Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 19 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэнд Панда байна. You are braver than you believe, stronger than you seem, and smarter than you think. Christopher Robin. За өнөөдрийн маань персептик бид бүхний бага насанд үзэх дуртай байсан нэг хөглөдөг киноны баатар маань хэлжээ. Christopher Robin гэхээр бид бүхний сайн мэдэх хэм бэлээ. Мини the Pooh? Вообще Pooh the Mini. Юу лээ? Winnie the Pooh. Нөгөө дуртай үзэх дуртай байсан хөглөдөг киноныхаа нэрийг мартадлаа. Тэр хөглөдөг киноноос нэлээд хол өсчихжээ. За тэгэхээр Christopher Robin маань ер нь ингээд нөгөө хөглөдөг кинон дээр харахад Pooh багой болохоор амар тийм сонирхолтой, тэгээд нэг тийм гоё эвтэйхэн амьдралын зөвлөгөөнүүд өгдөг шүү дээ. Ингээ нэг Pooh найзуудтайгаа нэг жоох уучраалахгүй байх үед Pooh чи тэгээрээ, ингээрээ гэдэг зөвлөгөө өгдөг. Тэрний адилаар өнөөдрийн маань персепт болохоор чи өөрийнхөө итгэж байгаагаас илүү зоригтой, харагдаж байгаагаас илүү хүчтэй, бодож байгаагаас илүү ухаантай гэжээ. Бид бүхэн нөө дийлэнх тохиолдолд өөрийгөө жоохон дарас хийдэг юм, жоохон өөрийнхөө яг ингээд нөгөө бодит потенциал боломжийг жоохон багасгаж бусдад ярих тийм тохиолдол байдаг. Тэрний одоо нөгөө нэг жишээ гэх юм бол ингээ нэг албан байгууллагт хэдүүлээ бай гэж бодъё. Тэгсэн чинь та бүхний дарга за энэ жилийн эцсийн тайланг нэг хүн нэг сайхан тайлагнах хэрэгтэй байна. За хин тайлагнах уу гэж асууж. Чи уулнаас бас хөөрхөн ярьчин юм хумаа зэгцтэй ярина. Өөрийнхөө бодол санааг бас тэрүүхэндээ илэрхийлждэг. Гэтэл яах вэ гэхээр чи бас дотроод надаас илүү ярих хүн байгаа хөө. За би ч нэг дуурайд яах вэ гэж бодож. Тэгээ яг цагаад болоод нэг дуурсан гарна. Өстэй нөгөө жилийн эцсийнхэн тайлангийн өдөр өстэй фактлж үгээ олигтой бэлдээгүй гацаж төгдрээд эсвэл нэг жоохон сандарсандаа болоод нөгөө хідэн удирдлагуудыг чинь жоохон доош хийгээч. За нэг тиймэрхүү болол чи бол дотроо тухайн үед нь сонсож байгаа. Би бүр энэс илүү ярих л байсан юм биш үү гэд бодоод өнгөрнөө. Бид бүхний амьдралд ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар бодоод өнгөрсөн хүчүүд бол нэлээд олон гэж би боддог. Ягаад гэвэл би бас өөрөө тэгж юу гэмдэ бодож өнгөрүүлж исэн тохиолдол ер нь бол ингээ нэг тоо томшгүй болон байдаг. Тэр үед яг юу надад дутагдсан бэ гэхээр би өөрийгөө өөртөө итгэж байгаагаас илүү зөрөгтэй гэдгийг мэдээгүй. Зөрөгтэй гэж ерөөсө бодоагүй. Эсвэл харагдаж байгаа шиг хүчтэй гэж ерөөсө бодоагүй. Харагдаж байгаагаас илүү хүчтэй гэж бодоагүй. Тэгээд бодож байгаагаас илүү ухаантай гэж ерөөсөө өөрийгөө боддог байсан. Тэгээ яасан гэхээр сүүлийн үед ер нь нэг би ингээ гэдэг байдлаар амьдралд хандъя гэдэг байр суурьтай болж эхэлсэн. Тэгснээр яасан бэ гэхээр ерөнхийдөө бол хүмүүс миний чаддаг зүйлийг, миний сайн чаддаг зүйлийг анзаарч эхэлсэн. Өмнө нь бол сайн чаддаг зүйлийг маань анзаарахгүй. Тэгээ нөгөө талаараа алдаа хийчихээр ерөөсөө юу ч хийж чаддгүй юм шиг хүн болж хувираад исэн л та бусдынууд нь. Яг
бусдын нүд нь яаж харагдах нь хамаагүй гэж тэгдэг ч гэсэн бусдын чам руу харах нүд чи өөрөө ерөөхдөө бол нөгөө чамд ирж байгаа, гаднаас ирж байгаа стресс болж хуурдаг болохоор тэр стрессийг нэгэнт л байнга л авч байгаа юм чинь жоохон эерэг стресс болгоод хуурахчвал хэдүүлгийнхаа сэтгэл зүйд ч гэсэн бас хамаагүй илүү дээр байх тийм ээ. Тийм болохоор өнөөдөр чиний ихтгэл танд панданд зөвлөх нь хэрв чиний үнэхээр сайн хийж чаддаг зүйлийг чамд хийх боломж гарч ирэх юм бол би чадахгүй, надаас илүү хийдэг хүн байгаа гэж бодлохгүйгээр би чаднаа. Ер нь тэгээд хүн чинь нөгөө тэгдэж штэ. Чадахгүй байсан ч чаддаг юм шиг байжгаад бүр сайн чаддаг болдог гэд. Тэгээд жоохон тэр жилийн эцсийн тайланг уншсан залуу бол чаддгүй байж байгаа л тэгэл чаддаг юм шиг царайлаад гараал тэгэл жоохон факталж штэ. Тэр бол гэхдээ дараа жил бол тэгж фактлахгүй л те. Дахиж чадна гэж үзээл бүр сайн хийж чадах. Тэр залуу шиг байцгаая. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгээе. Энэ хүртэл пандатайгаа хамт байсан бол доор панда эможиг комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний ихтгэл танд панда.